За сайн байцгаана хүүхдүүдээ. Бид өнөөдөр монгол хэлнийхээ хичээлээр шүлгийг ойлгож уншия гэсэн сэдвийг үзэх юм аа. Зорилго маань далд санааг бүтэн өгүүлбэрээр илэрхийлдэг болно гэсэн зорилго тавилаа. За зорилт нь үгийн утгыг хэлэлцэж ухамсарлана. Өөрийн санаагаа зөв илэрхийлж чаддаг болох юм аа. За бүгдээрээ нэг онцгой таарцгаая. Гаргүй байж үд татна, бийгүй байж гэрт ордог. Тэр юу вэ? Зүйтэй салхи. За тэгвэл нэг зургийг ажиглуулъя. Салхи сахилж байгааг харуулсан зураг байна. За дараагийн зураг болохоор далай тэнгисийг харуулсан зураг байна. За гурав дахь зураг маань далай тэнгисийн давлгаалж байгаа ийм үйл хөдлөлийг харуулсан зургууд байна. За бидний өнөөдрийн үзэх шүлгийг зохиосон Дайцэвгүй Сингэ гэдэг зохиолч байна. За Сингэ зохиолч маань 1918 онд Сэлэнг аймгийн Ушаа цумын нутагт төрсөн. За 1932 оноос уран зохиолынхаа ажлыг эхэлсэн. Сингэвай Монголын уран зохиолч ихээхэн анхаарал халамж тавьдаг ийм мундаг зохиолч юм аа. Түүний шонин, Лодонгийн төдөв, Сингийн эрдэнэ, Явуу хулан гайтгүй гэдэг энэ олон зохиолч Сингэвайн гарынхан шонинор юм байна. 1947 онд Аюш туужаараа 1954 онд Тахта Уган Британий ярэ шүлгээрээ төрийн шагнал буюу Чарльзгийн шагналыг 2 удаа бүртгэж байсан ийм мундаг зохиолч тэлтэй танилцах юм байна. За хичээлийн сэдэв маань салхи тэнгис 2 шүлгийг бид нар ойлгож унших. Салхи тэнгис 2. Салхи тэнгистэй наадаж сайхан ойрын сэргэн хөх торгон хүнжил хөвөлзөж байх шиг харагдана. Хүнжил дотроо тэнгис хүрхэрч байх шиг дуулдана. Салхи тэнгисийн сайхан хүнжлийн гიშгэлнэ. Байг гэж тэнгис уцаарлан бас унгах гэж оролдоно. Салхи эсгэрэн бүжгэлсээр сайрхаж дээрн гიშгэлсээр ингэсгээд тоглоом дууслаа. Тэнгис уурлаж эхэллээ. Хоёр найзыг муудах гэж ховд саран өндөгтөө мөнгө хөх тэнгэрээс мөнгөн таяга туллаа. Тэнгисийн бие түрхтээ тэр таяг нь гулзайна. Өнөөх юмхэн бүдрэхтээ өндөр уулыг тэрнэ саримгар үүлэн дээрээ санд мэд халахлана. За шүлгээ уншлаа. Юу ойлгох хүүхдүүдээ юу бодож чинь юуны тухай юм бид нар мэдэж авбаа. Бодоорой. Гол санаа бол түлхэр үг гэдэг штеп. Бид нар салхи тэнгис 2 наадж байгаа ийм үйл гол санаа бол энэ байна штеп. Үгийн утгыг тайлбарлая. За салхи гэдэг үг маань агаарын даралтын өөрчлөлтөөс болж үүссэн хийн урсгал. За салхилах гэдэг нь салхи хөдлөхөө, салхи гаргах, хүчтэй салхилах тухтай байна. За давлгаа далай тэнгид үүсэх усан хуйлраа. Түрүүн бид зураг харсан тийм ээ, тэн дээр харж байсан. Далай хүчтэй давлгаа гэсэн ийм утгатай байна. Шүлэг гэж бид нар үзэж байгаа шүлэг нь уншигчдад шууд биш далд утгаар хүрдэг. Ийм шүлгийн далд утгыг мэдэх нь хамгийн гол чухал байдаг. Далд утгатай үг нь одоо бүгдээрээ тайлбарлая. Ховд саран мөнгөн таяга туллаа. За энд ямар далд санаа байна вэ хүүхдүүд те? Байгалийн ямар үзэгдэл үү? Сар гарч байгаа. Тэр үлийг яасан бэ? Ирсэн байна. За шөнийн байгалийн үзэгдлийг бас тодтогч дүрсэлсэн. Мөнгө хөх тэнгэрээс мөнгөн таяга туллаа. Тэнгисийн бие түрхтээ тэр таяг нь гулзайна. Таягаар өглөөний наран мандаж байгааг ямар үгээр амтчилж бичсэн бэ? Амьд юм шиг болж дүрссэн гэсэн санаа байна. Адал явдалт шөнийг илцээ алтан нар айсыг гэж үнэн харанхуйг нэрлсээр үрийн гэгээ хэлээ. Ямар үгээр амьд чилж бичсэн бэ? Айсыг гэдэг чинь ирж явна гэсэн санаа. Ирлээ яваад ирлээ гэсэн. Нэгээр яаж амьдчилж ингэж дүрсэлсэн байна. За бүгдээ энэ дөрвөн мөртийн дүрслэлийг тайлбарлая. Навч цэцэг бүхэнд наадч хоцорсон салхи чивтэй хөрснөөс зурсаар чичирч байгаа үзэгдэн. За юу гэж тайлбарлаж болох вэ миний хүүхдүүд?
бичиж байгаа үзэгдэн. Маш ихээр зүйтэй ууралсан ийм дүрслэлийг харуулсан байна. За энэ. За салхитын гэс хоёрыг амжижиж дүрсэлсэн. Яаж амжижиж дүрсэлсэн бэ гэдгийг түүж бичиж. За бүгдээрээ зэрэг бичээд яваарай. За салхи нойрын сэрэн тэнгисийн нойрыг сэрээсэн байна. Дээр нь бүжгэлсэн байна. Сайхан хүнжлийг гიშгэлсэн байна. За тэгвэл тэнгисийг яаж? Тэнгис хөрч байх шиг дуулдана. Байг гэж буцаарлана. Бас унах гэж оролдоно. Уран дүрслэл гэж бас энэ шүлэг. За энэ наадна гэдэг. Наадна гэж юу вэ? Хүний хийдэг үйл. За хүнжил таяг дээлэгдэг эд юмсын тухай бичсэн байна шүү дээ. За ингээд өнөөдрийн хичээлээрээ бид юу мэдэж авсан бэ гэдгээ бүгдээрээ нэг ярилцъя. Салхитын гэс хоёрыг шүлэгт дүрслэхдээ байгалийн үзэгдлийг амтжилсан. Одоо хүний амьд хүнийг хэрэглэдэг зүйлээр тийм ээ. За салхитын гэс хоёрыг хүнтэй адилтгаж урнаар дүрсэлсэн. За хүнжлөөр тэнгисийг таягаар шөнийн сар гарч байгаа үзэгдлийг за дээлэр тэнгэрийг ингэж амтжилж дүрсэлсэн байна. За хичээл дэвтэрсээ оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. За салхитын гэс хоёрын тэмцлийг бусдад мэдрүүлэхийн тулд урнаар уншаарай. За шүлгээ чийжилж уран уншиж сураад аав ээжтэй уншиж өгөөрэй.